шүүгчийг сонгох шалгуурыг хөөлчилж, шүүгчийн зан төлөв ёс зүйн шалгуурыг нэмж тусгалаа. Хуучин хууль журмаар бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаал нэр дэвшигчдээс 2 төрлийн шалгалт авдаг байсан бол шинэ хуулиар хууль зүйн мэдлэгээс гадна тухайн нэр дэвшигчийн үндсэн хуулийн болон салбар эрх зүйн онлын мэдлэг, хууль хэрэглэх тайлбарлах ур чадвар, монгол хэлний бичгийн чадвар, за мөн эрх зүйн баримтчиг боловсруулах, хууль зүйн дүгнэлт өгөх, за хуульчийн ёс зүйн мэдлэг, шүүгчээр ажиллах зан төлөв ёс зүй тодорхойлох гэсэн 10 төрлийн шалгалт авдаг болсон. Шүүгчийн сонгон шалгуулалтыг бол харьцангуй бас ил тод болгох олон янзын шалгалтууд авдаг болсон. Тэр шалгуур нь арай илүү чангарсан, ойлгомжтой болсон гэж бол хувьдаа хардаг. Шүүхийн мэргэжлийн хороо шалгалтыг анх удаа цахимаар авч даалгаврыг програмаар үнэлгээ гаргадаг болсноор хүнлэнгийн нөлөө оролцоогүйгээр хараат бусаар даалгаврыг бодиттой үнэлэх юм боломж бүрдсэн гэж үздэг.